сайн байцгаана уу? Сайн. Сайн. За манай өнөөдрийн хичээл маань бидний амьдралд өдөр болгон тохиолддог энэ энгийн сэдвтэй сонирхолтой хичээл байгаа. За ингээд хүүхдүүд идэвхтэй оролцсон шүү. За эхний алхам болгоод хэдүүлээ энэ бичлэгийг нэг үзэх гэх юм. Энэ ихний дагаан сарын инфляцийн түвшин хасуулаад статистикийн дэвлэг үзэхэд 2-3 зүйлийг дөрвөл байдлаар хийж болохоор байна. Нэгдүгээр нь өндөр өсөлттэй байна. Өндөр байна. Яагаад энэ хийж байгаа вэ гэхээр юуны энэ арга багтаа энэ батгаас анхудаа гэж хийж болох юм. Инфляц 2.1-ийн түвшин рүү орж ирсэн байна. 10.4% болсон. Нэгдүгээр нь. За нэгдүгээр нь энэ баримтын үнийн түвшин ингээд асуулаад үзэхээр энэ оны хувьд өндөр өсөлттэй байна. 2011 оны дасгаас 10 оны жилийн үнэтэй харьцсан инфляц 5.6 хадгалсан бол одоо 10.4-өөс үндсэндээ гараг 5 пункт орчмоор өндөр явж байна. Сүүлийн 3 жилийн үнэтэй түвшин аваад за мөн түүнчлэн бусад орнуудын инфляцаас манай ард хамгийн өндөр инфляцтай явж байгаа. Ерөнхийдөө энэ хуршааны байдлыг 4 орчим хүртэл инфляц болоод баригдсан явж байгаа. Манай байдлыг их хассан өндөр ийм инфляцтай байна. Энэ хөсөд төрөлхийд нөхөн тусгын нийгэм ажиллахгүй хэвсгэл бахны шалтгаан болоод байгаа. Төрсөн хөргөөлөний бараг бүтээгдэхүүн юм. Цаашдаа өсөхгүй бол үнийн өсөлтийн дараа иргэдэд илүү хүн тусгана боломжтой. За өнөөдөр саяны энэ бичлэгт юуны тухай яригдж байна хүмүүс те? Инфляц. За инфляц гэдэг сэдв дотор юу авч болохоор байна? Үнийн өсөлт ажиглаж байна. За инфляц гэдэг сэдвтэй хичээл байх юм тийм үү? За амар хүрээд юу байна? Үнийн өсөлт гэж ихлээд хэлсэн тийм ээ? Үнийн өсөлтийн тухай. Дараа ажилтгууд. За өөр бараа бүтээгдэхүүн юм. За бараа бүтээгдэхүүн үнэн өсөж байгаа гэж байна. Өөр ямар эдийн засгийн сэдв гарах нь нөгөө бидний орчин хамгийн хэрэглээд байгаа эдийн засгийн уналт, хууралт, хямрал янз янзаар ярьж байгаа тийм иймэрхүү агуулгаар өнөөдрийн хичээл маань яах вэ? За нэгдүгээр алхмаа бид нар ингэж хийсэн тийм үндсний статистикийн хороо гэж байдаг. За энэ статистикийн хороо маань жил болгон инфляц ямар байна вэ? Ер нь бүх төрлийн статистик мэдээллүүдийг нэгтгэж боловсруулж байдаг. За эндээс харсан статистик мэдээлэл бид нар сайн үзэж сонирхлоо. Өөрөөр хэлбэл юуны тухай хичээл маань явах тухай гэдгээр ойлгочихлоо тийм үү? За одоо хоёрдугаар алхам юу гэж байна? Инфляцаас хүн бүхэн хохирдог. За тэгэхээр бид яах нь? Энэ бол мэтгэлцээний шийдэл инфляцаас хүн болгон хохирдог. За энэ дээр ноцтой нэлцээ байр сууриас яах нь? Бензиныг боловсруулах. Агаараа ярилцгаа. Сор хүчийн 111-р талыг уншиж. Сор хүчийн 111-р талыг уншиж энэ жилгээр авна. За энэ даахурыг үүсгэх хугацаа маань 5 минут шүү. Үсээ хувьдаа уншин дараа агаараа нэг байр сууриа ярилцсан. Манай холбоор хийлээ. Хүн болгон хохирсон Она ширээжсэн. Няцаа байр суурьнаас. Ингээд ихэд цааш тийм зарим хүн яагаад ашигтай байсан. Тэгээд 110.
Одоо байр суурийг нэгтгэхэд ерөнхийдөө хуцаа дуусах байгаа шүү дээ. За, так болсон шүү. Багийнхаа байр суурийг хийсэн хамбар гарч босод баг нотж байгаа эсвэл нэцааж байгаа байр суурийг үндэслэлтэй тайлбарлана. За.
Нотлох байр суурийн хоёр үндэслэл ихтгэлийг би энд тавьчихъя. За. Манай болцсон уу? За аваад ирээрэй. Мяцаа байр сууриас бичсэн. Фэнсиг болохоор би энд байрлаж байна. Yeah. That's dark. Right, bagаас ихгүй. Хайд баг их танилцах байр суурь нэгээсэй. За нэглөө багаас ахчих. За анзаарч байгаа самбарын баруун гарнад бол нотлох байр суурь инфляцаас хүн болгон хохирдог юм аа. Самбарын 100 гарнад бол инфляцаас хүн болгон хохирдоггүй гэсэн байр суурь байж байгаа тийм үү? За нэг нотлох нэглөөгийн харилцаа басаа. Инфляцаас хүн хохирдог гэдэг нь болохоор яг хохирох хүмүүс нь болохоор улсын төсвөөс цалин авдаг төрийн албаа гэж тохирно. Тэгээ төрийн албаа гэж болохоор эмч, багш, цагдаа, зэргийнхэн, цагдаа нэрээр төрийн албаа гэж хаажтад хүндээр төсдөг. Тэгээ тажиур нь тэтгэмж авдаг хүмүүс хүндээр төсдөг. Эднээс нь яагаад хүндээр төсдөг юм бэ гэвэл инфляц өсөж бараа бүтээгдэхүүний үн өсснөөр хүмүүсийн цалин өсөхгүй яг байрандаа л байдаг. Яг байрандаа л болохоор тэгээд эдийн засгийн уналт инфляцаас болоод эдийн засгийн унал болдог. Тэгээд эдийн засгийн унал болсноор төр засагт маш хүндээр нөлөөлж цалингаа тавьж чадахгүй болно. Эсвэл цалингаа бүр багаар өгөх юм уу? Тиймэрхүү асуудлууд гарч ирдэг. Тэгээд тиймэрхүү юмнууд яадаг. Тэгээд банк санхүүгийн байгууллагад мөнгө хадгалуулсан хүмүүсээс хөрдөг. Тэгээд яг одоо ихээр банк санхүүгийн байгууллага яг мөнгөө үн цэнтэй байхад хадгалуулж дараа нь болохоор инфляц өсөлтөнд орж мөнгө гэдэг зүйл нь ямар ч үн цэнэгүй болж тэгээ бүр мөнгө гэдэг зүйл нь үн цэнэгүй болсон баг хадгалуулсан мөнгөө буцаж аваад тэгээ тэр авсан мөнгө нь болохоор ямар ч үн цэнэгүй болж хөрдөг хадгалуулсан мөнгө тэгээ тэр юугаараа хохирдог. За баярлалаа. За айдсан төрийн албаа хаагчид тэтгэмж авагчид хохирно. Яг үндийн хүмүүсийн цалин инфляцид төвсөнтэй уялдаж тэр болгонд хүргэн нэмэгдэж чаддаггүй. Нэмэхэд бол таанаас шийдвэр гаргах хэрэгтэй. Засгийн газар улсын хурлаас шийдвэр гарчаад сая цалин нь яах вэ? За банкнд мөнгө хадгалсан хүн яагаад хохирдгоо? Ерөөсөө тэр мөнгө хадгалсны зээлийн хүү инфляцийн төвшгөөс бага болоод энэ хоёрын зөрөгөөр л яах вэ? Хохирно тийм. За ноцсон 2 дугаар баг. За байр суурийг танилцуулъя. Инфляцийн үед болохоор ихэнх хүмүүс хохирдог. Ямар хүмүүс хохирдог гэхээр улсын төлөө төсвөөс цалинждаг, эмч, багш. Тэгээд улсын төлөө цалинждаг хүмүүс хохирно. Тэгээд бас тэтгэмж авдаг хүмүүс хохирдог. Яагаад гэвэл тэтгэмж авдаг хүмүүсийн мөнгө нь ирэх ёстой хугацаанаас хосдорж ирээд тэгээд бас бараа бүтээгдэхүүний үн нь болохоор ажил хийж байгаа хүмүүсээс ажилчдын цалин өсөх юунаасаа бараа бүтээгдэхүүний үн илүү хурдтайгаар өсдөг болохоор хүмүүсийн хэрэглээ буурдаг. Тэгээд инфляцийн үед болохоор хүмүүс өртөө байсан хүмүүсийг хохирдог. Яагаад гэвэл эхлээд өр авахтаа маш их хэмжээний үнэтэй байсан мөнгө аваад сүйд нь буцаад өрөө төлөхдөө хямд мөнгө үн цэнэгүй мөнгө гэснээр хохирдог байгаа. За. Оцтой. За. Дай бас нэг өгүүлбэр өгч тийм. Барааны үн цалингийн өсөлтөөс хурдан байдаг учраас хүн амыг хэрэглээ яах вэ? Уурдгаа гэж. Энэ маань нөгөө эдийн засгийн өсөлтөнд маш таагүй нөлөөг яах вэ? Үзүүлэн тийм үү? Харин сая нотлох багийн маань гişүүн жаа хандуулчих болоо тийм үү? Өөрөөр хэлбэл Нэцаах багийн байр суурь руу яач вэ? За яах вэ тэр. За Нэцаах багийн нэгдүгээр гişүүн. Нэгдүгээр хэлэгч.
хүн болгон хохирдоггүй зарим талаар ашиг гарч болно. Инфляциас хүн бүхэн хохирдог гэдэг нь бас их өрөөсгөр ялж байна. Инфляциас одоо нэг мөнгө үнцэнтэй байхад банкнаас хувь хүн болон аж ахуйн мөнгө зээлээд инфляцийн үед мөнгө өнгөөцөн мөнгөний ханш унсан үед мөнгө нь эргүүлж өгдөг болохоор тэр хүмүүс их хохирдог. Мөн аж ахуйн нэгжүүдийн ажиллагсад инфляцийн үед хохирж байгаагаа хэлээд эзэдтэйгээ ярилцахад бас тэр юунуудын ажиллагсад эзэдтэйгээ тохироод цалин өсөө нэмүүлж болдог. Бас инфляцийн үед зарим аж ахуйн нэгжүүдийн бараа түвшний үн өсөж инфляцид алдагдлал хүлээдэг. Тийм болохоор инфляц хүн болгон тэгж хүн дээр нөлөөлдөг. Зарим хэсэгт нь нөлөөлдөг гэсэн. За зарим хэсэгт ашигтай тусч болоо. За Ницах багийн 2 дугаар багийн гişүн. Байр суурь танилцуул. Энэ шийдэл болохоор инфляциас хөрвөх хохирдог гэсэн байна. Манайх Ницах баглаас товч явуулсан саналтай нийлэхгүй байна. Яг гэвэл энэ инфляц тохиж болох хүмүүс нь болохоор хурдтай инфляцийн үед банкнаас зээл авсан аж ахуйн нэгж хүмүүс хожиж болно. Энэ яг гэвэл банкнаас үн цэнтэй мөнгө авч өнгөцсөн мөнгө эргүүлэн төлнө гэсэн үг байна. Энэ жижиг төрөөс цалинждаг аж ахуйн нэгжүүд бол үүнийг хожих боломжтой байгаа. Энэ хувийн өмчийн аж ахуйн нэгжийн ажилчид болохоор мөн хожих боломжтой байна. Аж ахуйн нэгжийн эзэдтэй цалин хүсээр ярьсан тохирч болох учраас аж ахуйн энэ инфляци хүн болгон хогддог гэсэн үг шиг юм. За өөр нэмж байр суурь хэлэх хөвгт байна. Эднэрээр нэмж хэлэх санаа байна. За банкнаас зээл авсан хүн хожно гэдэг чинь тийм үү? Юуг тайлбарлах? Яагаад банкнаас их зээл авсан хүн хожих магадлалтай? За Яг тэр үед инфляцийн үн юу байсан? Тогтвортой байсан, инфляц тогтвортой байсан. зээл авчих тоо. За тэгээд эргүүлээд төлж ирэхэд нэг инфляц онцоо мөнгөний ханш давхар унж байгаа. Тэгээд эргүүлэн төлж ирэхэд тэр хүн бага мөнгө төлнө гэсэн үг. Тэр яг өөртөө инфляц болдог. мөнгөнийх нь тоо хэвээр чанар нь яатсан байх. Уурчихсан байх тийм. За хувийн өмчийн аж ахуйн нэгжийн ажилчдад яагаад ашигтай тусах юм? Эзэдтэйгээ ярилцаж тохирч байгаа учраас. Эзэдтэйгээ харьцангуй түргэн ярилцаж тохиролцож цалингаа нэмүүлэх боломж байна. Тэгээд жижигхэн гол зүйлтэй маш цалингаа нэмүүлэх гэдэг үйлдвэрийн ажилчид болон эзэд хоорондоо тохирч болно тийм үү? Дээрээс их шийдвэрийг хүлээх шаардлага байхгүй шүү дээ тийм үү? За эндээс ямар зүйлийг гэхээр инфляциас хүн болгон хохирдог тийм үү? Хохирох талдаа маш алга. Нөгөө талдаа зарим хүмүүс бас эндээс хожиж болно. Нийгмийн ямар ч үзэгдэл сөрөг талтай бас давхар сайн тал бас гарч болно. Амьдрал угаасаа яах вэ? Ийм л байдаг тийм үү? Ямар ч үзэгдэл болсон сайн талч гарна, муу талч гарна. Гэхдээ бидний ойлгож авах юм бол хохирч байгаа хүмүүс маань хинбэ гэдгийг шаардсан. Энэ төрийн албаны тэтгэвэр тэтгэн заавалчдыг тогтмол цалинтай гэж ярьдаг тийм үү? Тогтмол тэр нь инфляцийн өсөлтөнд яг маш анх төрөлөөлөг идэгдэж нийгмийн байр суурь доошлох магадлалтай ийм байдаг учраас инфляцийг эдийн засгийн аюултай үзэгдэл гэдэг шүү дээ. Энд гарчаа тийм үү? Инфляцийг өндөр байх нь өөрөө хүн амын хэрэглээг бууруулдаг. Дагаад хэрэглээ бууруулж чинь улсын орлого буурна, үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт бүх юм цаашгаа явах. Нөлөөлөх ийм үзэгдэл байгаа шүү дээ. За одоо инфляцийн үр дагавар гэдгийг бид нар ойлголоо тийм үү? Сөрөг нөлөө ихтэй сайн таалж бас за 3 дугаар алхам инфляц ямар шалтгаанаар бий болдог юм бэ? Гэмтхэн гараад ирдэг үзэгдэл биш байна тийм үү? За сурвалж 112 дугаар тал. 112. Хоёр нэгэн за тэр нэг уншаад багштайгаа ярилцсан шүү.
уншсан уу? Арай уншиж дуусах байна. За ямар шалтгаанаар бий болох гэж байна? Инфляц гэдэг зүйл маань. Мөнгөний За. Эрэлт нь юу нийлүүлэлт нь болохоор эрэлтээс биш эрэлт нь нийлүүлэлтээс юу илүү байд. За, нийлүүлэлтээс илүү. Ийм үед гэсэн үү? Тий. За. За энийг ямар инфляц гэж нэрлэх юм? Эрэлтийн инфляц хөө. За. Инфляцийг эргэлтийн зарлан гэж хоёр. За энийг яаж тайлбарлах вэ? Яагаад эрэлт нийлүүлэлтээс их болчихоор инфляц гараад ирдэг юм? За. одоо нэг хүнд хотодын түүний хэмжээ ингээд буурсан. За. Тэрнээс үүдэн бараа бүтээгдэхүүн өсөх, үнэн өсөх. Тийм болохоор бараа бүтээгдэхүүн үнэн өсөж байгаа юм. Тэр нордох мөнгө дөрөв нь болохоор хитгэн их байна. Тиймээс ийм буюу хэмжээ. За. Өөрөөр хэлбэл хүмүүсийн худалдаа авах гэсэн сонирхол их байхад тэр хэрэгцээг хангаж чадах нийлүүлэлт байхгүй бол яах вэ? Үнэн өсөн эрэлт нийлүүлэлттэй хуульцсан шүү дээ, тийм үү? Одоо ингэж тайлбарлана. Монгол улс 2014 онд 1000 төгрөгийн бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэжээ. Яг 2014 онд шүү дээ. 14 онд. Тэгвэл энэ 1000 төгрөгийн бүтээгдэхүүн үйлчлэгийг бий болгосон чинь гүйлгээд дахиад 1000 төгрөг явах хэрэгтэй. Нийт олж ирэх хэрэгтэй. Илүү гаргах. За тэгээд гүйлгээд байгаа нийт мөнгөний хэмжээг 10,000 төгрөг гэж тооцъё. 9,000 байж байгаа 1000 төгрөгийн бүтээгдэхүүн үйлчлэгээ нэмж үйлдвэрлэсэн чинь нийлээд хэд болох хэрэгтэй? 10,000 болох хэрэгтэй. Гэтэл гүйлгээд байгаа мөнгөний хэмжээг нөгөө Монгол банкнаас ч засгийн газраас өгдөг мөнгийг зах зээлд нийлүүлдэг хэмжээнээс хэтрүүлчих юм бол энэ тохиолдол яах вэ? Бий болно. Жишээ нь 10,000 төгрөг байх ёстой байтал 12,000 төгрөг зах зээл дээр нийлүүлж байгаа бол энэ маань өөрөө юу болох вэ? Инфляцийг эргэлтийг ихсгээд эргэлтийн инфляц явах шалтгаан болж байна. За нөгөөх нь ямар тохиолдол вэ? Зардлын. За ямар зардал өсөх вэ? За ер нь бүх үйл ажиллагаа бол өөр зардал гэж байна тийм үү? За зардал нь гадны нөлөөлөл биш. Ураны бараа бүтээгдэхүүний одоо жишээлбэл үр тариа юм уу? Бензин шатгуун эрчим хүчнээс үүснэ. За бензин шатгууны үн бензин өснөр бүх бараа бүтээгдэхүүний зардал биш. Эрчим хүч бас бүх үйлдвэрлэл үйлчлэгэнд хамаарна тийм үү? Өөр суур үн юу гэж болох вэ? Үр тариа. За үр тариа. Үдээ аж ахуй түүхийд тийм энэ зүйлүүд маань үнэн өсгөр яах вэ? Бараа бүтээгдэхүүний үн яагаад гэвэл нэг ширхэг талахыг 1000-аар хийдэг биш 800-аар хийдэг байж байсан нь энэ зардлууд өсчих юм бол магадгүй 900-аар хийдэг болж байгаа тийм үү? Ингээд зардал нэмэгдсэн энийг бол зардал юм. За одоо бодъё. Өнөөдөр Монголд инфляц хэдэн үнэтэй байна гэж сая мэдээж сонссон юм. Энэ инфляц юунаас олж авч байгаа гэж бодож байна. Эргэлтийг байна уу? Зардлыг байна уу? Зардлаа биш. Манай Монголын бензин шатны өсөлт бараа бүтээгдэхүүний өсөлт ч гэсэн өсөж буурдаг. За зардлын инфляц гэж өөр Ийдтэй бас үйж байна шүү дээ. Монгол эрчим хүч гэж болж байгаа. Эрчим хүчний үн нэмэгдсэн тийм үү? Өшөө. Өөр бид нар ер нь үйлдвэрлэгч болсон, хэрэглэгч болсон. Хэрэглэгч. Аднаас хэрэглээгээ юугаар авдаг юм? Мөнгөөр Ямар валютаар авдаг юм? Долларын ханш маань яагаад гэж өсөлтөө гэж байгаа. Тэгэхээр Монгол ямар инфляц байна? Зардлын инфляц явж байгаа ханаштай өнөөдөр үсэл бидний авдаг бүх зүйл гаднаас ихэнх зүйлээ бид нар доллараар гаднаас авч долларын маань ханш өөрөө яаж Монгол өсөж байгаа. Ийм учраас Монголд явж байгаа инфляцийн хэв шинж бол зардлын инфляцийн хэв шинж. За болсон тийм Монголд ямар инфляц. За одоо хооцоо хийж бодлого болно. За та нар тараад гэсэн ажлын хуудсан дээр бодлого байгаа ахын 4. За тэр бодлогыг бодно шүү. Бодлогын тулд 112 дугаар хуудасныхаа томьёог ашиглана. Хооцоо.
цаашаа энэ төвөнд ороод хэвдөө тавиад вэ. Тэгээд хөө. За. Энийг бол маш амархан болно. Суур оны үн гэхэд энэ болж байгаа тийм. Тэгээд одоо байгаа ажилцын энэ хооронд нь харьцуулаад дуугаар үзүүлэх гарах гэж. Эднийгээ би гомдсон. Айд барсан. 115. За. За хамбар. За нөгөө инфляцийн түвшин маань ямар гарваа гэдгийг одоо олон олчихсан байна. За хамбар дээр Намастан бүх санд нөхөр дээр болцсон уу? Амархан байгаа тийм ээ? Маш амархан болцсон. За 492,775 болоод өссөн байна тийм үү? А суур он нь болохоор 428,500 байсан. За ингээд 115 гарлаа. Энийг хувь үед тооцсон. Тэгээд 115% өсч гэж байх уу? 15% зүсээ 15% яах вэ? Өссөө гэж. Тэгвэл тийм өмнөх энэ маань 100% байсан. Энэ маань 115 зөрөө 15% өсөлттэй гэж. Энд байна. За ингээд бид нар алхам дөрвөө хийчихлээ. За одоо 5 дугаар алхам. Тохиолдол шинжилсэн. Энэ тохиолдлыг уншаад ямар шийдвэр та нар гаргаж байна вэ гэдгээрээ өнөөдрийн хичээлийг хэр зэрэг ойлгосон бэ гэдэг чинь тодорхой болно. За 5 дугаар алхмаа эхлээд бүгдээрээ сайхан уншиж. Одоо өөр юм бүтээ анхаараарай. Тохиолдол. За бүгд хамаатан уншсан. За ямар утгатай хамаатан болж вэ?
нэг хүн машина зараад яасан бэ? За 6 сая төгрөгийн орлого олсон. За тэгээд тэрийг эдийн засгийн өнөөгийн нөхцөл гэж байгаа шүү. Өнөөгийн нөхцөл маань ямар нөхцөл байгаа вэ? Инфляцийн өвчин өндөр байгаа тийм. Энэ нөхцөл яаж үн цэнтэй байх вэ? Үн цэнийг алдагдуулахгүй байх вэ гэж ярилцж байгаа тийм нэг төрүүлэх. За одоо өөрөөрөө байр суурийг сонгоё. Энд багаараа болохоо. Хүн болгон хувьдаа байр суурийг сонгохоор бүгд босоод самбарын угсаар. За бүгд босоод самбарын угсаар. Одоо байр суурийг сонгосон байгаа тийм хувьдаа. Сонголтоо хийсэн бол самбарын өмнө бүгд хараад байна. Сонголтоо хийсэн самбарын өмнө хараад байна. За, нөгөө дөрөв байр суурьсан байж байгаа тийм үү? Хөдөлсөн авнаа. Доолороор хадгаламж нэнэ. Машин дахиж шинээр авъя. Тийм үү? Төгрөгийн хадгаламж нэ гэсэн. За, энэ доолрын хадгаламж нэ гэсэн хүмүүс нь энэ ширээн дээр сууна. За, хөдөлсөн хөдөлж авъя гэсэн энэ ширээн. Машин авъя гэсэн хүмүүс ийшээ төгрөгөөр хадгалъя гэсэн ийшээ сууна. Натаа зэрэг тойрог хатаа гомдол. Тэгээд хоорондоо ярилцж байгаа яагаад энийг сонгосон бэ гэдэг шалтгаанаа танилцуулах. Захцын хамгийн өндөр үнэтэй би шүү пранк англи хэлээр өгөх шиг захцыг компани юм арга 굉장히 안전한 게 이제 물은 날이 좋은데 우리가 만천 나이를 이런 남기 들어오는 거죠. 멤버스 얼마 들어가? 멤버스 더 좋죠. 멤버스 더 네, 다시 어떻게 하시려고 뭐 자, 발소리를 이렇게 떠서 거의 치자. 이 다 들어가잖아. 쓰게 더 들어가거든. 뒤도 없어. 거의 시대
За одоо байсараа нэг ихэд дууссан бол Өмнө нь ичээ юм шүү. Апохон нондгоо тэр шатгаад хомчаа нүсэл нэг яа сонсъё. Доотлын үн одоо Монгол улс дэлхийд даяар хөсөж байгаа л да. Тэгээд бид нар тийм болохоор долларыг Монгол мөнгө олгочууд эргээд буцаад авахд юм Монгол мөнгө доллар их үнэтэй болохоор Монгол мөнгө рүү хувилгад буцаад одоо их яг зүйл дээ. Ашиг их олно гэсэн үг л дээ. Тэгээд урд бид нар яг гэж боддог нь 2012 онд долларын ашиг 1400 төгрөг байсан. Тэгвэл ч одоо үед болохоор 1950 болж өссөн байгаа байхгүй юу? Тэгэд бид нар үүнээс харахад долларын үн их өсөх юм байна гэж бодоод ер нь төдөн жилийн тодорхой хугацааны дараа 2 жилийн хадгаламж нээе гэж бодоход долларын үн ойролцоогоор 2000 төгрөг болж өсөх баг. Илүү бас банкд болов ашиг. За ойлгосон. Илүү ашиг байна. За баярлалаа. За одоо хувьцаа авъя гэсэн хүмүүсийн байр суурийг сонсъё. За ингээд бид нэр 6 сая төгрөгөөр хувьцаа авах хийсэн байна. За бид нар болохоор Apple компани хувьцаа хийсэн байсан. Яагаад тэр шийдсэн бэ гэхээр одоо ингээд инфляци өсөлт болоод эдийн засгийн унаад ирэх хүмүүсийн хэлсэн санаагаар ондоггүй аль секторууд тундаа ихээр хэрэглэдэг гэсэн батгсан байдаг. За тиймээс Apple компани хувьцааг авах нь зүг гэж үзлээ. Борлуулалтын компани хувьцааг аваад дараа нь ингээд Apple компани орлого их авах болохоор хувьцаа чихэн тэрийг дааж ирсэн. Тэгээ хувь хүн Apple компани тэр хувьцааг авсан юм бас орлого нэмэгдэж авах юм аа. ноогт ашиг. За ноогт ашиг. За баярлалаа. За одоо маш анхаарай. Машин яагаад авсангүй та нар? Машин авах урдлагаар болоод машин авч үлдсэн мөнгөө төлөх гэж нөр юм салбар болоо. За төгрөгөөр яагаад хадгалахгүй байна? Төгрөг Монгол өнөөгийн инфляц маань ойрын хугацаанд зогсчих нь сайхан болчихно гэсэн найдвар юу харагдахгүй байна. байх учраас бас Тэгээд бас доллар өсөлттэй болж байна. Хөргийг сонгох юм зөв. За баярлалаа. За ширээ. Ямар байр суурийг сонгох вэ гэдгээр яасан та нар яг маш их хэрэлдэг эдийн засагч хүний үднээс зөв байр суурийг сонголоо гэж багшийн хувьд би дүгнэж байна. За ингээд өнөөдөр хичээл гэрэн даалгавар дууслаа. Гэрэн даалгавар сургуулийн 112 дугаар талбайгаа бодлого шүү. За яа. Бодлогыг гэртээ бодож ирнэ. 112 дугаар бодлогыг гэртээ бодож ирнэ шүү. За өнөөдрийн хичээл дууслаа.